Энэ хооронд бурхтын мэлмийг хаах шидэн гажтай бурхны хүндлэнгийн саад болохоос сэргийж байв. Олдор өнс болон замхрах үед мастерын хүч буй троолт шидийн гал таргийн радиусаас хэтрэхгүй тус усан онгоц чадахгүй гэж хэлнэ. Хэдхэн хормын дотор өнөөх генералс өнс болон хувирв. Үнэхээр биширмээр гэж хэлж болно. Одоо дараагийн даалгаврыг биелүүлэх цаг боллоо. Тэр өөр нэг шидийг идэвхжүүлв. Ойролцоо байсан усан хах таргийн усан өнгөнд хөрмөрцөө мотцөд орж жинхэнэ зомби болон хувирна. Тэрхүү холгоныг амьлуулах тарины шидийн зомби тэр халт байв. Өнөөх хамтан юу ч мэдэхгүй унтж буй бүсэд троолт цэргүүдлөө мөлхөн. Тэр тэднийг нэг нэгээр нь хазаж эхлэх бөгөөд үрдүн тодорхой юм. Усан онгоцон дээр зомбигийн аюул нүүхнэ. Маргааш гэхэд онгоцонд байсан бүх хүмүүс зориулахгүй тэнүүч хямд хөтлүүд болон хувирчээ. Энэхүү гайхалтай ажлын эзэн зэгээ од зомбигоор дүүрсэн онгоцыг орхин дасаагаар тэнүүч ихээр адна. Небула энэ бүх үйл явдлыг анхаартай аживчээ. Энэ нь яг л түүний таам үйжсэнэ болов. Шидтэн мастерын сокманы гараж тавина гэсэн зүүн бичиг биеллээ. Хөшигний араас бүхнийг өдөртөх бүхнийг чадагч. Небула бурхны хувьд энэ нь зүгээр нэг зугаа надан байлаа. Яг одоо Небула Wisdom 2 үйдсэндээ энэхүү хүлэгт тоглоомыг тоглож байна. Гал загсаасан хоцоо тул сүүжийн үед онцлох үйл явдал гарсангүй. Хэдийгээр гал засаах нь Wisdom-ийн агуу төжүүлгэн байгаагүй. Чи Wisdom мөн эсэрийг тоглоомд дөрхөр шийдэжээ. Небула өөрт нь өрсөж төгч болж чадахгүй гэж бодсон хүнтэйгээ тоолох сонирхолгүй байв. Тэрээр бараг бүх тоглогчийн эсрэг тоглож үзсэн бөгөөд хинч түүнийгээс хот төхөж очиагүй. Төл ижиртэй тоглох нь өтөртэй санагдана. Тэр Wisdom-ийн наримыг тоглоомоос гаргаад сэтгэл өндөр байв. Хэдийгээр Wisdom өөрөө энэ баримтыг бүрэн ухамсарлаагүй байгаа бололтой. Юутай ч Небула Wisdom-ийн эзэмсэн гайхалтай ур чадварыг биширдэг. Тэр бүсэд шиг дундаж нэгэн биш юм. Шилдэг тоглогч гэж боддог хүнээсээ магтаалаасандаа баярсан Wisdom сүрчийн өдрөө хийж Небулаг матлан иржтаа зарлав. Wisdom тоглоомон явсан байж болохоч тулаанд хэдийн ялагдсан билээ. Тоглоом дуусахад Wisdom явж Небула өөрийн ясалтандаа ташуурна. Хэсэг хугацааны дараа Небула нөхдөдөө төлөвийн цан харуулж зүүн бишиг бишнийг батлав. Ронда зүүн бишиг гэдэг зүйл яг яаж ажилтгийг сайн мэдэхгүй байлаа. Небулагийн үйлдвэрээс түүний ойлгосноор энэ нь би яшин мэдмээр байна гэж хэлээд дараа нь ашин мэдэж эцэст нь зөвнлөө биелүүлж байгаатай адил байв. Рондагийн зөв бөгөөд илэрч цааш нь тайлбарлахдаа нэг зөвнлийг нөгөө зөвнлийг биелүүлэх хэмжээнд болгон ашиглахыг өөрөө биш их зөвнөл гэж нэршдэг. Ронда Небулаг хөрхий Wisdom-ыг дэндүү муухай чадлаа гэж үзв. Небулагийн зөвхөн ханараа ийм амжилтад хүрсэн нь үнэхээр батам юм. Тоглоомын талбар бишэн болоход Небула Wisdom-ийн анхаарлыг сайнуулахын тулд гол болохыг зориуд санаж болгосон тул Wisdom мастергийн уруултыг анзаарсангүй. Гэвч одоо Wisdom өөрийгөө тоглоосноо анхаарсан байж магадгүй. Ронда Небулаг хийсэн зүйлийн төлөө дахин магтсан ч ажил хараахан дуусаагүй байна. Одоогийн байдлаар мастерын царын ганц шидтэн биш юм. Согмон анхны шиднийг хамгийн хордон битгсэн байж болохчгүй. Данар мөн алхимичдыг барьж аваад мэдээлэл олж авчээ. Түүнчлэн дид шидтэн битгэхийн тулд хараагдсан алхимичдыг ашигласан нь Небулагийн бэлтгэх хэстэй аюул толгорч болцсогүйг сануулж байна. Бид Небулаг дутуу үнэлээд байх шиг байна. Тэр зөвхөн мастерыг улсаасаа оруулна гэж хизээч хэлээгүй. Мэдээж эмэгтэй хүн болон охин хоёул Небулагийн хийх гэсэн зүйлд тэтгэж чадахгүй байв. Яг энэ шидтэн тийж умнаас орсон, мөн шидтэн янж умнаас орсон тухай зөвнлийг харуулсан өөр хоёр мэдээллийн цанх гарч ирснээр бүх зүйл тодорхой болов. Тэрээр 3 дугаар твийн бүх шидтэнгүүдийг бараг бүгдийг нь өөрийн болгож чаджээ. Өөсөр хот бүсэд Wisdom-ын төрсэн царай биднийг өгтөн. Тийм ээ. Тэр Небулад яригджээ. Небулад ямар ч үед итгэсэн нь хичнээн том алдаа байсныг тэр одоо шайлхав. Тэрээр цагаараа Небулад тоглож чахтаа яшгүй хөлөвт тоглоомонд ялсандаа баярчээсэндээ ичиж ялаа. Өөрийгөө даам гэлж байх хооронд Небула жинхэнэ шатар тоглож ясныг тэр мэдсэнгүү. Жин үнэхээр их орлоо. Тэд бэлтгэжсэн бүх шидтэнгүүдээ алдчихжээ. Баралт хүүхрингийн эсрэг давуу тал олох царын ганц зэвсгээ алдсан гэсэн үг. Энэ үед Ронда өөрийн саналаа хэлж ярианд орцов. Түүний мэдж байгаагаар Небулт бас ямар нэгэн шидтэнг өдөртөх эрх мэдэлгүй байгаа. Энэ нь магадгүй түүний болон тэдний нөхцөл байдлыг түн төстэй болгож байна. Түүнд эвэртэй хүн болохраа байгаа ч тэр шидтэн биш. Мөн түүний өнгөрсөн түүхээс үзүүлэлт шидтэн болох бодолгүй байна. Хамгийн гол нь Небулагийн стратеги бол эсрэг шид юм. Эсрэг шидийн стратегийн мөсөн ертөнцүүдээр шидийг тоглоомоос гаргах зорилготой байдаг. Хэдийгээр нэг шидтэн мянган цэргийн хүчтэй хяналтаас гарсан даруйда тоглогчийн төрч зүйл рүү дайрах эсвэл их хэмжээний нууцыг шавхах аюултай. Тэдэнд маш олон сөрөг талууд бий. 5 үндэсний холбоонд харьяалагддаг юм. Талай мастерын нар хүчил цогтхоосоо өмнө өөрсдийн ултай асрыг хохирч учруулсан. Эсрэг шидийн өөцөлтөд хогрон хүмүүсийн дунд айдас үйл итгэвчлийг түгээж чадах бөгөөд энэ шидтэн бэлтгийг зөксөхөд төссөн. Гэвч хогрын тэгсэнгүү. Дээрээс нь хаан анханасаа шидийн тал дээр нэрээд нэртэй ханддаг байв. Хэдийгээр хогрын шидийн мэдээлэл цуглуулах хэрэгсэл байгаа ч тэд ямар ч шидтэн бүтээсэнгүү. Рава хүртэл бусад алхимичтаас мэдээлэл хайхгүй байна. Жинкрампустай ижил бодолтой байгаа бол ард нэмж хижих чухал зүйл байв. Тэрээр сураггүй болсон шидтэнгүүдийг олсон эсхийг асуув. Түүний авсан царийн ганц хариу бол тэдний дөрвөлээ тагдаагүй болох явдал байлаа. Өөрийн туршлагаас хичгэд алах болсон шидтэнгүүдийг олох нь хэцүү байх болно. Ялангуяа тэднийг алдсан тэр арга замаар бол бүр ч хэцүү. Тоглоомд хайх функц байхгүй. Тул тэднийг нэг бүрчлэн гараар хайж алах хэрэгтэй болно. Гэвч шидтэнгүүд төрөвдүүл шидтэй тул даал хорыг усан хөндрүүлдэг. Гэвч хэрэг бүрхад
тэднийг хайхайг ордоос төрөвдүүлэх шийдэн зөвхөн тэдний эсрэг сүйч хийнэ. Тиймээс тэрээр энэ ажил өөрийн бүтээлийг ашиглахаар төлөвлөжээ. Энэ нь Каха байсан бөгөөд Крампусыг үнэхээр гайхшруулв. Тэр түүнийг үргэлж хийдэг шигээ нохоогоо ашиглана гэж бодсон юм. Каха нохооноос илүү өнөрлөх мэдрэмжтэй болохыг хийв. Тэр үннийг хишгэд анх трофил мөөг олохын тулд Каха ашигладаг байжээ. Түүнийг Дасимо гэдэг. Энэ Кахаг ажил төгс төхөрөх болгож буй зүйл нь түүний гайхалтай өнөрлөх чадвар юм. Энэ нь эцэст нь Вистомд түүний маш их хүсэж байсан итгэж найдварыг өгөв. Хэрв тэд зөвхөн шидэнгүүдийг олж чадвал аль болох холон ховсох хүчин зүйлийг өхвэй хийж чадна. Тэг чадаагүй ч тэд хэд их санаа зовох шаардлагагүй. Рондгийн хэлснээр том зургаар нь харуул Небула ижил стратегтэй бөгөөд хүн бүрийн эсрэг тоглож байгаа ч тэдэнд 5 дахин их хүч байгааг тэр сануулв. Дээрээс нь тэдний яг одоо дайжилж чадах хүч нь 8 дахин их байна. Шан илүү боломжтой байхыг санаж болгов. Хэрв зөвхөн ус орны хүчин чадлыг харуулж холбоо байгуулах шаардлага байхгүй. Хоёр талд хоёуланд нь шид байхгүй гэдгийг Вистом онцлоо. Мөн галт зэвсгийн технологийн хувьд тэд Небулагтай төстэй байна. Иймд хэрв тэд хүч чадал болон хүн хүчээ нэгтгвэл Небулагийн эсрэгээс хон гарцаагүй. Гэхдээ энэ нь тэд санар сэрэмжээ сарлуулна гэсэн үг биш юм. Тэр зүгээр шалпхангүйгээр айж имээ хэрэггүй гэсэн санаа хийв. Хамтдаа нэгтгэх нь Небулагийн эсрэг тэдний хамгийн шилдэг зэвсэн юм. Түүхэнд. Гэхдээ Небула үргэлж хаваан захирахыг илүү үздэг байсан. Тиймээс түүнийг ялх царын ганц зам бош тууштай холбоотой байх явж юм. Вистомын удаад ч Небула яг ижил зүйл төлөвлөж байгаа гэдэгт амь насаараа мөрөөсөхөд биш юм байна. Небула дайснуудаа өөр хоорондоо тэнцвэрлүүлэхийн тулд бүгдийг хуваахыг хүсэж байгаа бөгөөд үүнийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Тиймээс холбоо бат бүх байх тусам ярилж дөрхөн байна. Эсвэл ядаж Вистом тэгж итгэж байгаа юм. Холбооны бүх талууд хоорондоо хэрэлцэж эхлэх зур тэдний дундах тагнуул чимээгүй хүн сонсоод сууж байна. Үйл явц буддгийн хүн дээр үшиж чинь нэг хонголт 3 шидтэй сууж байв. Холбоотой бүх хүмүүс энд цугласан тул мастерыг яриа ихлүүлжээ. Читгэрч эмэгтэй яг нэртөө 3 хон ил хэмэж эргэж цугласан сэтгэл донтор байна. Тэгж гэрдэг махчин энд цавтаа зогтож амтсан Равагийн хаан байгаа гэсэн. Мастерыг Раваг шидтэн болох сонирхолгүй байгааг хэллээ. Хараагдсан ховь тавилантай төрсний дараа илүү их шаналж хүсэх шалтгаангүй лээ. Тиймээс тэр түүнийг өөрийн замыг олж амьдрах хотог учиртай болоосай гэж найдаж байна. Шидтэний хуваар цугласан тул ям багтаас болж нурсан цамхгийг дахин босгохыг санаж болгох. Тэрээр хараагдсан хүмүүст шид сурах боломж олгохын тулд архимын цамхаг биш, шидийн цамхаг барихыг хүсэж байна. Тэднийг төлөвлөж явах зур тээжийн санаар соргог мэдэхгүй аюулын чимээг сонсжээ. Ян зөвхөн борооны чимээг сонсч байсан ч мастерын үр зүйлийг сонсов. Энэ чимээ улам чангирч, улам орцоор байв. Хүн бүр түгшиж эхэллээ. Хинч байсан хамаагүй тэд өгсөн амьтнаас ирчгэж явхаж эцэст нь тэрхүү дүрс ил гаж ирлээ. Нууцлаг дүрсийг хүрээсэн гэрэн түүнийг тэнгэрийн ямар нэгэн оршихуй болохыг илтгэн. Тэр хүн танил дуугаар шидэнгүүдийг тоож эхлэх бөгөөд тэдний нэрийг мэдвшээ санагдана. Энэхүү амтан өрд нүг гаруудаа харж байгаагүй. Тус мастертай уулзах хэрэгтэй байсан бололтой. Хөөрхийн мастерыг дахиад андуурч архив. Мастерын өөрийгөө гаруудаа гэж тодруулахад танил гөрүүл хүн айрсангүй андуурсандаа хүрцэл өчөв. Эцсийн эцэс тэр андуурстай хизээч гаруудаа харж байгаагүй ажээ. Одоо мастерын энэ залуу хэн болохыг үнэхээр сонирхож эхэллээ. Гэрч гөрвөл хүн өөрийгөө танилцуулах шаардлагагүй гэв. Тэдний мэдэх ёстой зүйл бол түүнийг шөнийн тэнгэрийн ич гэдэг явдал юм. Ян түүнийг хэрхэн осныг асуухад тэрээр юу ч хайх гэж орчдоогүй хэмээн хариулв. Тэр зүгээр энэ Кахаг дагаж ирчээ. Мэдээж тэр Каханд гөрвөл хүний хэдийн нагнасан арийн төсөл хантан байв. Тэрээр Кахаг зөвхөн тэднийг олоосохоор илгээсэн бурхны бүтээл болохыг илчиллээ. Хэрэг эрт саад болоогүй байсан бол тэд хэдийн нэрчлэгдэх байсан юм. Мастер эцэст нь энэ хүний хэн болохыг ухаарав. Бурхны бүтээлийг хэлбэрхэн алах хүчтэй. Гөрвөл хүний дүртэй шөнийн тэнгэрийн ич. Хэрв тэр андуураагүй бол энэ бол Рак юм. Мастерын тамирж байгаагаар Ракинд бүх шидтийн амийг авахар иржээ. Гайхалтай нь Ракара тийм сэтэл байгаагүй гэж үгүйсгэв. Түүнээс гадна түүний орцаагүйгээр бүгд хэдийн өгөх байсан юм. Тэр талархаж байгаа ч Каха өхөж тэдний байршлыг ичгэхэд хүргэж болцсогүй гонцлоо. Рак тэдэн шөнийн тэнгэр өөрөө үнээс сэргийлэхээр ажиллаж байгааг батлан хийв. Бүтээл болон бурхны холбоог төр тасасны дараа Рак үнийг алж шөнийн тэнгэр яг ижил шинийг бүтээжээ. Яг одоо тэрхүү бүтээжийн бурхан бурууг харуу дээрээс харж байгаа юм. Хэрв Ракинд муу санаатай ирээгүй бол яагаад энэ байгаа юм бэ? Энэ бол мастерын маш их мэдхийг хүсэж буй асууж билээ. Юутай ч Рак тэднийг хоолж өсгөлөнгөө дарсны дараач бүгдийг тайлбарлахыг хүсэж байна. Хачирхалтай нь тэрхүү бүтээл нэцтэй. Тэдний оройн Ираны төгс зөөш баж хөөрөв. Гэвч 3 шидтэн тэрхүү шаржигнсан мах руу эргэлдэж идэвхэн зөвөө гэдэгт тэнэгэрсэн ширтэн. Харин Рак үнэхээр тайван харагдана. Тэр байтугай үнийг идэхдээ маш баяртай дах шиг байна. Бусад нь найсандаа энэ галзуу хүнийг өрнөөсөө хөөхийг хүссэн ч бурхны элчийг ялах хүч чадалтайгаа эсгэд эргэлзэн. Тэд хамгийн шилдэг ур чадвараа ашигласан ч энэ нь дэмий зөвж болох байлаа. Тэд энэ агууд чөлөөтэй хөдөлгөөдийн дүүд авч байна. Хэрв домог өнөн бол түүнийг тэр Кахам хай гэдэж дуусны дараа тэд Ракийн дараагийн хоол болно. Мах хэдийн болсон тул Рак амтаа алдахаас өмнө эдхийг шаардав. Эцэст нь гурвуулаа нүрэндээ гуниг кейсээр дуртай дургүй идэж эхлэв. Ракарагийн тэрлийг мод болохыг анзаарч ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр мах идэж чадахсхийг асуув. Тэгж эндүүд хөвчлэн мачин биш гэдгийг хүлээн зөвшөөрөв. Жиг болон анны гэрэл хангалттай байдаг ч түүний дотор хараагдсан хэсэг махны
хичээлээр тэтгэлддэг аж. Үүнийг сонсоход тайвшрах бөгөөд Ракийн хороогийн бүхэл ташаалыг хүртэж чадах хантай болсондоо баяртай байна. Тэд бүх амьтдыг идэж дуусч амьдарч чадах эсхийг мэдгүй ч хараацсан 3 шидэн энэ удаад азтай байлаа. Гэхдээ тэдний аз өргөж байна гэж баталгаагүй. Мастерийн амьд үлдэх нь өөрөө мөрөөдөө тоглоом гэж үздэг. Үхшгүй мөнхийн бурхадтай харьцуулахад тэдэн шиг мөвбөс амьтад маш инжиг юм. Бурхтын хогт шиддэнгүүд бас хувийн ашиг сонирхсынхаа төлөө удирдах хөлөг дээрх даанны хүүтүүдээ юм. Энэ гөрөөс амьдсынхаа эцсийг хүртэлхүү болохыг хүсэхгүй байна. Хэрв тэд бурхтын гараар өвхөж энэ нь бурхад шиддэнгүүдээс айдаг гэдгийн батлах баримт болно. Ямар тач шид эцэст төсөлгүй үргэлжлэх болно. Рак үр дагаврыг нь ойлгож байгаа ч үр бодолтой байна. Бурхад байдаг гэдэг үннийг хүн бүр хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд тийм ээ. Бурхад тэднийг бас ашиглаж байна. Тэднийг өдөртөж байгаагаа мэдж байгаа царын ганц шалтгаан нь бурхад тэднийг үнийг мэдээсэй гэж хүссэнтэй холбоотой гэдгийг гэр сануулв. Энэ нь тохирсон мэд сонсогдож Ракаараа бурхтаас бүрэн чөлөөлөгдөх боломжгүй гэж үзэж байна. Хэрэг хүний чөлөө төсөж болон бурхны хүсэл зэрэг гэж бас юу ч батлах шаардлага байхгүй. Мастер эргэлзэж Ракаараг алдаатай логикийн бол болжээ гэж бодов. Энэ нь алдаатай байсан ч Рак үнийг зөвчтөө баяртай байна. Мастерийн Ракаараа шинийн тэнгэрийн бурханд итгэх нөхцөлтэйгээ шийдэнгүүдийг бусад бурхтаас хамгаалахыг хүсэж байна гэж сэжиж байгаа ч тэд ямар ч бурханд итгэхгүй гэдгээ тодорхой хийжв. Хэрв тэд шөнийн тэнгэрт итгэхгүй бол Рак тэднийг хамгаалж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Үүнээс гадна шөнийн тэнгэрийн бурхан тэднийг өөрт нь итгэхийг хүсэж үгүй байна. Түүнд ганцхан хүсэж байгаа ч тэд үүнийг биелүүлэх нь юу л бол тэр зүгээр шиддэнгүүдийг амьд үлдэхийг хүсэж байгаа бөгөөд энэ нь түүний гож бай бүх зүйл юм. Энэхүү ер бусын хүсэлтийг сонсоод 3 шиддэн чимээгүй болов. Мастерийн аргаснаар энэ гөрөөж хүн шиддэнгүүдийг бүсэд бурхтай занж хийрэл саад татвар болохын тулд зүгээр амьд байхыг хүсэж байгаа аж. Ракийн талаар дэжирэнгүй тайлбарсаагүй ч мастерийн тамглаж хол зөрөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Мастерыг тодруулах шаардлагад Рак хэдийн сүрсэн шидийн цамхаг руу заав. Тэнд өмнө нь хараагдсан бүх хүмүүс цуглдаг газар байсан. Гэвч одоо бүх зүйл гал тавтаж, үрдсэн 3 хүн агууд ногтож өсөж, норсон чихтэй харах үе ирээдүйхээ талаар мархаж байна. Шөнийн тэнгэрийн бурхан өшөөнгөө бөгөөд энэ 3-ыг өрөвдөж, тэднийг өөрсдийнхөө төлөө амьд үлдэхийг хүсэж байна. Мастерийн түүний 2 нөхөр Ракийн нөхцөлийг зөвшөөрөхөд бижин байгаад анзаарч, шийдвэрийг өөрчилж чадах цар ганц хүн нь өөрөө болж тацрав. Гэвч Мастерий бас Ракийг татгалзаж зөрчихгүй байх шиг байна. Эцсийн эцэс тэр зайчин гөрөөж тэднийг сайн хоолж, ач тусынхаа дор өртөө мэд сэтгэл төрүүлжээ. Өөр сонголтгүй тул харцаг Ракаарагийн нөхцөлийг зөвшөөрөв. Шөнийн тэнгэр шиддэнгүүдийг хамгаалахад туслах бөгөөд шиддэнгөө өөрсдийнхөө амьд үлдэхийг баталгаажуулах ёстой. Тэд нэгэн зэрэг амьд үлдэхээ амлав. Тэгээд үйл явдал эргээд маш чухал асуултад хариулахаар бэлтгэж буй рунд руу шилжинэ. Тэд ихших гэж буй энэ данд үнэхээр ялж чадах болов уу? Мөн та рундаг байгаасаа илүү холог харагдахын тулд нүдний шилзүүснийг анзаарсан. Эзэр хүртэл үүнийг онцолж байна. Юутай ч асуултаа эргэн өрий. Эзэрт хэлбэр хариулт талга. Холбооны хүчин хэдийн 100,000 цэргийн товд тасан бол Украины мэдчдэртээ 20,000 цэрэг байна. Холбоо нь 5 улсаас бүрддэг бөгөөд дээрээс бусд нь бүхэж бүтэн твийн хэмжээних тул энэ их зөрүүн гайхах зүйл биш юм. Түүнчлэн тэд твь даяарх бүх хүчээ хараахан цөвлөж амжаагүй байна. Гэвч эзэр зөвхөн цэргийн тоо тулааны үр дүн шийдэж чадахгүй гэж үзэж байна. Эцсийн эцэст холбоотны хүчний 5-2 100 гаруй сантиметрээс намхан биетэй төр зүйлээс бүрдэж байгаа. Кобальт амлууд дунджаар 110 см орчим байдаг бол Янарт Якова нар 150 см орчим байдаг. Тролменуудын хувьд тэд царийн ганц өндөр төр зүйл бөгөөд дундаж өндөр нь 230 см байна. Харин Украины хувьд байшдааны чадварнд дурдсан бүх төр зүйлээс хавьгүй илүү гөрүүл хүмүүс байдаг. Гөрүүл хүмүүс нь бас сонгогдсон хүмүүс бөгөөд энэ нь тэдэнд хамгаалалтын талаанд маш том давуу талыг олгодог гэдгийг мартаж болохгүй. Хэдийгээр дараагийн талаануудад галт зэвсэн ашиглагдах болно гэж тооцвол тэдний хамгаалалтын давуу тал бүрэн алга болох юм. Гэсэн ч Небужигийн бурханлаг төвшин өндөр төр Украин хүчрэх хിവэр байна. Тэр одоо 20 дугаар төвшөнд байгаа бол тэдний дунд хамгийн өндөр болох ёстой. Холбоо нь ердөө 19 дугаар төвшин юм. Таны бурханлаг төвшин өндөр байх тусам илүү олон бүтээлийг удирдах боломжтой. Тул Небужид тань давуу тал болно. Бүх зүйл Небужигийн талд байсан ч Ронде тэднийг 5 бурханы эсрэг зөксөж байгааг хамтрагчтай санаалав. Холбоо гэртөө 4 гишүүнтэй гэж бодож байсан эзэр 5 бурханы тухай сонсоод гайхав. Гинтийн өрөвчтийн үе. Холбооны 5 дахь гишүүн Ронде өөрөө байв. Эзрийн нэмэгтэй хүссэн талдаа орохыг эсэргүүцэхгүй байгаа юм. Гэвч түүнийг гайхшруулж буй зүйл нь тэрээр яг одоо хүртэл Небултай хамтран ажиллаж байсан явдал юм. Хариуд нь Ронде уурч Небула түүний сул ташийг мэддэг бөгөөд үүнийг өөрийнх нь эсрэг хөшөөрөг болгон ашигладаг гэдгийг санаалав. Дараа нь тэр байдлыг эргүүлж эсрэг ямар зорилгоор Небулыг дэмжиж байгааг асуув. Гэрэнгүү хандаж эхлэв. Ронде зөвхөн хоёр талдаа ашигтай байсан учраас Небултай хамтран ажиллаж байсан юм. Гэвч том дайн нэртэж ашиггүй болсон тал тэрээр түүнтэй тэрхэн хамтран ажиллахгүй. Гэхдээ бодит байдал дээр тэр Небулыг ялагдаж өстөн түүнийг таньнаас хийсэн гэж хизээч хүлээж авахгүй байхаа сайшинтай харьцаагаа тасалж байгаа. Яг энэ үед эзэр Рондод өөр нэгэн хатуу бодит байдлыг санаалав. Хэрв Небула холбоог үнэхээр ялбал энэ нь түүний хувьд ажиллах нь сүрэж байх болно. Дайсны талд орсон тул Небула түүнийг заших болно. Ронда үнийг аль хэдийн тооцсон байлаа. Тэрээр Небулыг урсных нь төлөө шийдсэн ч
дараа нууж хин гэдэг хэрэгтэй байна. Эзэрч мөн гэдэл бодов. Небужа түүнийг өөсрөх магадлалаас маш өндөр байна. Энэ нь түүнд Ронда ямар цагтай босхойг ойлгосов. Ронда яагаад холбооны тард орохоор сонгосноо өрөөсөлөн тайлбарлав. Нэг өрсөлдөгчийгээ сайн тал таван хүчин нэгтгэх нь хүссэн үр дүн авчрах магадлалтай. Үүнтэй адил хэрэг тэр Небужатай гар бариул дөрвийн нисрэх хоёр болж үр дүн таваршиг болох тул тэр ялгатаалыг сонгох ёстой. Эцэст нь Нэлдэр Рондагийн юу ч хийсэн эсэргүүцгүй гэв. Тэр байтугай яагаад өөрт нь энэ бүгдийг яриад байгааг ч ойлгохгүй байлаа. Энэ үед Ронда түүний анзаарахгүй байгаа нэгэн чухал зүйлийг санаалав. Хэрэг элэр бусад дөрвөн өстэй холбоотон болбол Небужийг ялах магадлал асар ихээр нэмэгдэж. Тэр холбооны гол гишүүн босох болно. Элэр үр дагаврыг нь ойлгож байгаа ч Небужаас орохыг хүсэхгүй байна. Эцсийн эцэст манай залуу бодит амьдрал дээш ганцаараа энэ ганц тоглоомыг тоглоход бүх амьдралаа зориулсан хүчтэй. Небужигийн бодол зөвхөн ялах хүсрээс хайггүй илүү зүйлийг агуулж байгааг Элэр хадаж байна. Яг одоо Элэр Небужигийн эцсийн зорилт юу болохыг нарийн тааж чадахгүй байна. Ямар ч тач Ронда тэрхэн тархиа хашрах хэрэгтэй болсон тул уулзалтыг өндөрлөхөө шийдэв. Түүнийг явагч Элэр Небужитай шууд холбогдож Рондагийн нэрвцээтэй байж болон эцсийн шийдвэрээ гаргаж чадахгүй байгааг тайлбарлаж эхлэв. Товчондоо Небужигийн ойлгосноор тэрээр Элэрийг холбоонд нийлүүлж 6-ын эсрэхнийг болохыг хүсэж байгаа ажээ. Элэр үүнийг хүлээн зөвшөөрч Рондыг ятгах чадах хэсэгтээ ирэлцсэн ч Небужид түүнийг ятгах ямар ч шаардлага байсангүй. Манай залуу хүчрэх дайснуудтайгаа шууд тул парт тусдгүй байна. Тэр зүгээр л тэднээс хамгаалалт хийх гэж байна. Мэдээжийн хэрэг тэр хамгаалж авах хугацаанд тэдний нэгдлийг бүснүүлэхин тулд зарим нэг арга хэмжээ авахар төжүүлж байгаа. Дайснууд Небужиг үргэлжлүүлэн тусгаарч хавуулж армад хижээхийн тулд явандаа газар тариас унирч газар хожтой хийх зам хэрэгтэй болно. Үүнээс өмнө Небула төрүүлж хөдлөн үүнийг тасран засахыг хүсэж байна. Яг үүний тулд Небус урагшилж үүнээс урьдчилан сэргийлэхээр төлөвлөж байна. Гэсэн ч энэ нь Нэларын анхны асуултад хариулж чадсангүй. Тэд Рондаг яах вэ? Небула үүнийг аль хэдийн шийдсэн байв. Тэр сонголтоо сэгнэх гэж завгүй байгаа нь үнэн ч энэ нь тэр эцсийн хүртэл өөрийгөө хамгаалж чадахгүй гэсэн үг. Хэрв Ронда холбооны талд оруулж Небула ясагдж магадгүй гэж Элэр айжсэн ч Небула хамтрагчийнхаа бурууг энд батлав. Дайны мөн чанар тийм ч энгийн биш бөгөөд цаасан дээрх тооцоолол хизээч яригчийг шийдэж чадахгүй. Зөвхөн эцсийн хүртэл хамгийн сайн тэнцсэн тал нь тэднийг авдаг. Эсвэл ядаж Небула үнийг ингэж томьёолох дуртай. Видео дуудлага дууссаны дараа манай залуу өөрийн нөхцөл байдлыг тунгаан бодож өгшөв. Тэр Рондаг ургана гэдгийг таамагч байсан ч Элдэр ягаад түүний талд үлдэхээр шийдсэнийг сайн мэдгүй хэвээр байна. Нэг сар өнгөрч холбоо болон Хөхрийн улсуудын хооронд хаанхны тулаангаа шидээн гიშжээ. Хөхрийн 10,000 цэрэг газар нутгаа хамгаалж хар зэвсэг зөвлөн мартаж Дайныгийн 30,000 цэрэгийг бүрмөсөн устгад буцаж ирэв. Дараа нэг сарын өмнөх Хөхрийн орцны их хурлын танхимд өдөр зүрх шийдлээ. Кайл Лакоро их танхимд орж ирмэгцээ хунтайд шууд гол зүйлдээ орж ажиллаа эхлэв. Тэрээр хамгийн сүүлд гарсан гинтийн үйл явдлын талаар сонсов. Скмон улсын нэгэн шийдтэн их орноосоо орж зөгтхөн хаамн хүлэг өнгөцөө хүртэж хатаасан болгон тогтоогджээ. Үйл явдал улам эрчимжиж эрзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл эргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, цавууг лумын заавал бүртгүүлээрэй.